За бүгдээрэнд нь Японы Токиод дох Шинокубогоос одоо мэдчилж байна. За тэгээд юу вэ гэхээр ингээд та бүхэн өөрөөр боддог зүгээр нэг бодлоо одоо хуваалцъя гэж бодсон байхгүй юу. Тэгээд тэрний юу вэ гэхээр одоо энэ Шинокубо гэдэг энэ газар нь болохоор одоо Японд одоо Токиод алдартай. Тэгээд ямар газар вэ гэхээр энэ болохоор Японы одоо Солонгос хороол, Солонгос гудам гэх юм уу те. Солонгос одоо хоол, одоо дуучдын тэр пянз юм зарах. За тэгээ айдлуудынх нь ингээд зураг, стикер зардаг, хоолны одоо өлдөв бусын хоолны газар тэгээ бүгд ингээд энэ чинь байрлалцсан байдаг хэвгүй юу. За нөгөө тийш нь болохоор ингээд нарийн гудмууд руу орохлоор Непал одоо инэтгэх өөр ингээд амар олон улсын одоо ингээд дэлхүүр, пүүс, хоолны газар, ингээд уушийн газар гэх бүх зүйлүүд ингээд байж идэг заяа. За тэгэд энэ яадаг вэ гэдэг ингүүт энд ингээд одоо та бүхний харж байгаачлан маш их одоо ингээд хүмүүс японочууд ингээд зорж ирдэг байхгүй юу. За тэнгүүтээ зорж ирээд яадаг вэ гэхээр тухайн улсын яг ингээд соёлтой танилцаа, дуучид, хоол амтын ингээд хоолны дээд дуртай хоолноо тэр улс руу ингээд аялж үзэх тэр одоо хүсэл нь төрдөг. Тэнгүүд би энэ дээр юу гэж боддог вэ гэхээр ирээдүйд те бас яг энтэй адилхан энэ хавьд ингээд өөр одоо гудамж гэдэг юм уу те нэг юм газар ингээд маш олон ингээд монголчууд Монгол хоолны газар Монгол юмны дэлгүүрөө соёлын юм одоо те пүүс газрууд те ингээд нээгдээд ингээд гудам болоо. Тэгээ тэнцэн ингээд нүүдэлчтэй монголчууд ингээд юугаараа ингээд сонирхолтой байлээ те одоо тэр бүх тэр зүйлүүдээр ингээд одоо рекламда те ингээд японочдод өөрсдөө ингээд таниулсан тийм газар ингээд байгууллагдаасаа гэж хүсдэг байхгүй юу. Тэнгүүт өөрөө болохоор дотроо би бол хувьдаа яг тийм газрыг одоо ингээд үүсгэн байгуулчих юмсан даа гэж одоо бодог. Солонгос гэдэг ингээд Монгол одоо таун ингээд байдаг жишээ те барилга одоо ингээд байдагтай адилхан эсэргээрээ энд ингээд яг ийм газартай адилхан ингээд энэ тент байгаа тэр бүх Монгол хоолны одоо Токиод байгаа те бүх Монгол хоолны газрууд өөр Монгол хоолны газрууд гэж маш олон үйлчлэлийн газрууд байдаг. Бүгд нэгдээд нэг ийм гоё газар болчих юм бол ингээд маш том соёлын одоо юу юм бэ? Реклам сурчлагаа болж байгаа байхгүй юу? Тэнгүүт нөгөө Монгол руу Go Mongolia гэл ингээл элдв босын зүйлүүд байгаад байдаг. Тэнгүүт яг энэ бол яг жинхэнэ бодит болно. Монгол руу одоо японочдыг татах бас нэг юм арга зам юм болов гэж тэгээ боддгийн. Тэгээд миний хувийн бодол нэг тиймэрхүү Монгол, Японд яг ингээм Монголыг амар сурталчилсан ингээд тийм гоё газар байгууллагдаасаа тэгээд байгууллагадж амжихгүй байвал ирээдүйд өөрөө тийм газрыг байгуулна даа гэж боддог. Тэгээд яг уу болох хаа гэж бодож байна. Сүүлд нь болохоор ингээд хамгийн чухал зүйл нь одоо гадаадд байгаа мөртлөө одоо би атаархдаг байхгүй юу? Энд байгаа Солонгос, Хужаанарт гээд яадаг гэдэг ингэнгүүт Японд дэжиж яг өөрсдийнхөө улсад байгаа мэдрэмжийг ингээд аваад одоо ингээд тийшээ ингээд энэ дээрээ тарах юм бол бүгд яг өөрсдийнх нь улсаар ингээд бичсэн байгаа. За ингээд Солонгос, миний зүг ингээд бүгд Солонгосоор байж байдаг. Одоо энэ ингээд Солонгос дуунууд нь яваал бүгд ингээд дэлгэцээр ингээд яваад. Тэнгүүт яг ингээд Монгол хүн яг ингээд Японд бас яг Монголдо байгаа юм шиг тийм мэдрэмжийг яг ингээд авдаг те зүгээр ингээд ямар нэгэн ийм газар руу орох биш зүгээр ингээд гудамжаар нь ингээд явхад л Монголдо байгаа юм шиг тийм одоо мэдрэмжийг одоо авахыг одоо хүмүүс аваасаа гэж тиймэрхүү зүйл хүсдэг. Тэнгүүд энэ Солонгос хүмүүс ч юм уу хятад хүмүүс, за энэ Непал, Инэтхэг, Вьетнам хүмүүс бүгд яг юм өөрсдөө юм орчин үүсгэсэн байдаг. Тэгээд амар атаархмаар. Тийм тэгээд ямар ч эцэстэндээ та бүхэн Японд Токиод одоо ирээд Японы Солонгос соёлтой танилцах. За Солонгос хоол одоо амтрахан идэгч байт юм уу. За тэгээ дээрэс нь одоо шопинг гэхтээ маш олон үйлчлэгээний газар байгаа заяа. Орж ингээд Солонгост байгаа юм шиг шопинг хийх хүсэлтэй байвал энд ирж үйлчлүүлээрэ гэж та бүхэн санал болгож байна. За тэгээ бүгдээрээ дахин уулзлаа. Түр баяртай.